шагаан тойром гэдэг юм одоо Монгол улсын хэмжээнд 18 аймагт зохион байгуулагдаж байгаа. Өнөөдрийн энэ шагаан тойром ангийнхын шугам шагаан тойром бол одоо Монголын бүх шагаан тойрмыг нээж яана гэж одоо ойлгож болно. Бүх тойрмын нээлт харвааг бүх харваачид, алхахын бүх харваачид ирж өнөөдөр хорон цуглаж энэ одоо энэ зам болох, энэ намар болох тойрмуудынхаа нээлт харвааг өнөөдөр энд хийж яана гэж ойлгож байна. За өнөөдөр Булган аймгийн энэ тойром харвааны нээлт харваа маань бас нэг онцлогтой их 8 сард одоо Хувийн мандлын дэнжид Монголын бүх харваачид цугласан ерөнхийлөгчийн цомын төлөөх тэмцээн болон түүний зарилгыг одоо өнөөдөр энд бас танилцуулснараа Монголын шагаан харвааны холбоо бас онцлог болж байна. За Булган аймгийн улсын тэргүүний хотгон дөрөв сан маань өөрөө энэ хангийнхын шагаан тойрмыг бүр зохион байгуулдаг уламжлалтай. Хангийнхын шугам шагаан тойром гэдэг нь өөрөө Булган аймгийн хотгон дөрөв сумын ханта 2 дугаар багт байдаг 400 жилийн өсөлттэй ийм сайхан тойром. Тухайн одоо монц цэцэглэх цагаар одоо энэ шагаачид одоо хамгийн түрүүнд одоо тойром харваа хийдэг ийм онцлогтой сайхан харваа болдог. Энэ жил мөн бас Булган аймгийн хотгон дөрөв сумын хотог 1-р баг дээр зохион байгуулагдаад явж байна. Энэ жил Ардын Атанбаатар Магтарч өвийн мэндэлсний 100 түүхт одоо 145 жилийн болж байгаа учраас бид нар одоо 3-ын хөтөл буюу одоо далхын дах одоо энэхүү эвент арга хэмжээ өнөөдөр маш амжилттай зохион байгуулаад явж байна. Өнөөдрийн арга хэмжээнд нийтдээ 13 аймгийн 43 баг тамирчид харваачид маань оролцож байна. Үүн дотор маш их чансаатай улсын аваргад одоо төрүүлсэн номттой шиг багаас ихсүүлээд нийт одоо эхний 8 байр эзэлсэн топ багууд ингээд оролцож байна гэдэг бол өөрөө үнэхээр одоо хангийнхын шагаан тойромд манай өг соёлоо тэгж харваачид маань үнэхээр их аш холбогдлогж оролцдог ийм сайхан баяр наадмыг бид нэр явж арга хэмжээг Булган аймагт жил бүр одоо хамтран зохион байгуулад ажиллаж байна. За Булган аймгийн хотгон дээр сумд зохион байгуулдаг хангийнхын шагаан тойром халахын 4 тойрмын нэг гэж ярьдаг. Энэ сайхан тойромд анхудаа ярьж манай багийн хувьд бол ямар ч хэлсэн байгалийн сайхан бүрдсэн бас нэг сайхан хангайд ирж бас энэ том тойрмыг зоржиж оролцож байна. За энэ тойрон маань энэ жилийн одоо Монголын шагаан харвааны тойрмуудын нээлт точ хамгийн ихэн зохион байгуулагдж байгаа. За энэний ардаас ингээд 2-3 тойром яваа. Тэгээд улсынхаа наадамтай золгох юм байгаа. Тэгээд одоо улсынхаа наадмын бэлтгэлийн анхны сорилго том тэмцээнд оролцож байгаа гэж ойлгож байна. За шагаан харваа бол одоо Монголын үндэсний спорт, тэр дундаа багийн ганц спорт. Тэгээд аав ээж ах トゥ төрөл садан гэрүүл гэдэг хүмүүс маань бүгд шагаатай орох. Манай аав өөрөө шагаа харвдаг хүн байдаг. Манай төрсөнд бол шагаа харвдаг. Тэгээд бүгд огсол харавсан. Тэгээд одоо шагаа харвж байгаа хүний хувьд одоо дэлхийн бит тус том өвдөн соёл бүртгэгдсэн сайхан наадгай тэмцээнэ бас нэг бүх сайхан том тойрмуудаар маш тоглож үзэх тийм зорилготой өнөөдрийн тойромд ирсэн байна. Өнгөрсөн жил Ардын улсын 101 жилийн түүхтэй болсон. Энэ үед манай номтой шиг баг маань төрүүлсэн байгаа. Тэгээ манай энэ сайхан майхныг Дорнов аймгийн шагаан салбар албан маань биднүүсийг төрүүлэхэд баяр гэж дурсал болгож гардуулсан ийм майхан байгаа. Тэгээ бас Булган аймгийн засаг дарга Эрдэнэ маань засаг дарга уснаас хойш одоо Булган аймагт олон сайхан том шагаан тэмцээнүүдийг зохион байгуулж байна. Хайрганы баяр дээр сайхан том шагаан харваа жил болгон уламжлуулан зохион байгуулдаг боллоо. Одоо энэ тэмцээнд бол одоо хамгийн өмнө зүгээс Дорнов аймаг, Өмнөг аймаг гэдэг заас Монголын шагаандас дээгүүр сайхан тоглож байгаа олон толгой байгууд бас ирсэн байна. Энэ нь өөрөө юу гэж ойлгож байгаа гэхээр энэ нутаг өөрөө шагаан харваа үндэсний спортыг яаж дэмжиж оролцож байна вэ гэдг нь харагдаж байгаа. Тэгээд бас энэ дэвшинд бас Булган аймгийн засаг дарга Ари Эрдэнэтэй бас баярлалаа илэрхийлье. За би энэ тойромд одоо анх 2 дахь удаа ирж байна. Өмнө нь нэрэнгүүтээ 2-т орж ирсэн. За тэгээд 2 жилийн ар дээр одоо дахин ирж байна. За тэмцээний хувьд угаасаа өмнө бас ирж байхад маш өндөр зохион байгуулалттай болж ирсэн. Яг адилхан нээлт үнэхээр сайхан болж байна. Тэмцээнүүд маш том багууд ирлээ. Монголын одоо нэлээд дээгүүр угаасаа өрсөлдөг багууд бүгд ирсэн байна. Тэгэхээр сайхан тойрон болгохаа гэж бодож байна.